За сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэдтэй анх удаа анхны хичээлээрээ уулзч байгаадаа баяртай. Энэхүү хичээлээр та бүхэнд борлуулалтын дашборд тайлан хэрхэн бэлтгэх вэ гэдэг талаар сургалтыг орё гэж шийдлээ. За сүүлийн үед компаниуд болоод бусад зөвхөн компани гэлтгүү аж ахуй нэгж хүмүүстээр ажиглагдж байгаа зүйлс бол хүснэгтэн мэдээллээс илүү ийм зурган хэлбэр, график дүрслэлээр харуулсан мэдээллийг ойлгох нь болоод унших нь илүү хялбар бөгөөд амархан болсон байгаа. За үүнтэй холбоотойгоор тэр хүмүүсийн сонирхол бол илүү юм дашборд нэгтгэл ийм график дүрслэлээр харуулсан тайлан руу харах сонирхолтой болсон. За үүнтэй холбоотойгоор та бүхэндээ өнөөдөр багахан хэмжээний тайлан хэрхэн бэлтгэх талаар заавар зөвлөгөө өгье гэж бодлоо. За энэ дээр өнөөдрийн бидний хийсэн зүйл маань болохоор нэг компани борлуулалтыг бүтцээр нь болоод борлуулалтын хандлага, ажилчдынх нь борлуулалтын өсөлт бууралт, бүтээгдэхүүнүүдийнх нь нэр төрлийн бүтцэн, мөн дээрээс нь харилцагч нарынх нь хийдэг борлуулалтыг авсан байгаа. За энэ доогуур нь Excel pivot-оор бүгдээрээ слайсерууд, фильтрүүдийг энэ дээр оруулж өгсөн. За эдгээр үзүүлэлтүүд маань бүгд динамик байдлаар ажиллана. За жишээлбэл энэ дээр он сар өдрөөр нь бүгдээрээ борлуулалтын тайлангийг өөрчилж харъя. За 2019 оны тайланг авахад үүнтэй уялдаад 19 оных нь бүтцүүд нь гаргаж ирнэ. За энэ дотроос нь бүгдээрээ одоо ингээд томруулаад харах юм бол худалдааны төлөөлөгч дундаасаа Бат гэдэг хүнийг сонгоод харахад Бат гэдэг хүн дээр хийгддэг байсан борлуулалтууд, борлуулалтын өсөлт бууралт, харилцаж байгаа харилцагчийн мэдээлэл гэх мэтлэнгээр ингээд борлуулалтуудыг хүссэн динамик байдлаараа харах боломжтой байгаа. За энэтэй холбоотойгоор өнөөдөр энэхүү динамик дашборд тайланг та бүхэнд хэрхэн бэлтгэдэг талаар сургалтыг орё. За бүгдээрээ хамгийн түрүүнд датанууд дээр ажиллана. Датан дээр түрүүний зүйлс дээр юу орсон байна вэ гэхээр он сар өдөр, харилцагчийн код, за харилцагчийн нэр, борлуулалтын суваг, бүтээгдэхүүн, худалдааны нийтлүүлэгч, за нэгжүн тоо хэмжээ, борлуулалт гэх мэтлэнгээр энэ бол мэдээж компани болгон дээр байдаг хамгийн энгийн датанууд учраас хялбар байх үднэс дээрх датануудыг сонгож авч хийлээ. За одоо ингээд та бүхэндээ тайлангаа хийж эхлэе. Тайлан хийхэд бол түрүүний бидний сонгож авсан датан дээр дөрвөн төрлийн шит, дөрвөн төрлийн тайлан гарч байгаа. Үүнийг бүгдээрээ 5 pivot table тусад нь үүсгэн 6 дахь дээр нь болохоор дашборд тайлангаа бэлтгэнэ. За энийг хамгийн эхлээд бүгдээрээ шитүүдэд нэрлэе явуулъя. Хамгийн эхний шит байсан нь борлуулалтын хандлага буюу sales trend байсан. За хоёрт нь болохоор суваг байсан, sales channel байсан. За дөрөвт нь болохоор хит нарын sales man-уудынхаа ажлыг энэ дээр оруулж өгнө. За дөрөвт дээр нь болохоор sales products, product-ийн бүтцэн ямар байсан бэ гэдгийг оруулж өгнө. За 5 дугаарт нь customer-уудынх нь за 6-т нь dashboard. За dashboard-аа бүгдээрээ энэ дээрээ ногоон тэмдэглэжээ. За sales trend. За sales trend дээр болохоор бүгдээрээ хамгийн эхлээд sales trend гэсэн шитэн дээр pivot хийн. Pivot table select range одоо сонгож өгнө. Мэдээж select range-ийг болохоор shift control баруун талын сум доошоо татлаа. Окей. За энэ дээрээ бүгдээрээ sales trend-ээ сонгож авах байгаа учраас sales trend дээр юу хэрэгтэй вэ гэхээр огноо. За огноон дотроо энэ билүүстэн нийт борлуулалтын хэмжээ хэрэгтэй. За ингээд энэ дүнгууд маань харагдаж байна. За энэ дээрээ бүгдээрээ анализ дотроо
sales trend-уудаа бүгдийг задлчих. Quarter-аараа харагдаж байна. Энэ quarter билүүст бол ач холбогдолгүй учраас quarter-ыг эндээс remove хийгээд арилгачих болно. Remove field гээд арилгачихна. За pivot table-ийн fields-ийг арилгачих. За энэчнээсээ бүгдээрээ график байгуулна. График байгуулахдаа мэдээж ойлгомжтой insert гэж орно. Insert дотроо charts insert line дотроос line with markers гэдэг энэ графикийг ашиглая. За line with marker гэдэг графикийг сонголоо. За энэ дээрээсээ feed bottoms гэдэг хэсэг дээрээс билүүс энэ фильтрүүдийг нь болоод энэ бусад мэдээллүүдийг энэ дээрээс арилгачих болно. За analysis дотор field button hide all гэдэг байна. За окей. За энэний дараа энэ total болоод бусад мэдээллүүдийг арилгачих болно. За ингээд эхний бүгдээрнгийнх нь sales trend гэдэг хэсэг маань бий боллоо. За хоёрдугаарт нь юу орох вэ гэхээр sales channel буюу борлуулалтын сувгийг оруулъя. Борлуулалтын сувгаа мөн дараагийн шийтэн дээрээ sales channel гэсэн шийтэн дээр хийн. Мөн адилхан insert pivot table select range буюу sales data дотроосоо shift control баруун талаас сум дарлаа, доошоо сум дарлаа. Окей. За борлуулалтын сувгаар хийж байгаа. Rows гэдэг field дээр нь борлуулалтын сувгаа зааж өгнө. Values хэсэг дээр нийт борлуулалтаа сонгоно. Окей. За энийг мэдээж оронгийн найрамдчил буюу бутаргаа хэсгийг оруулна. За энийг бүгдээрээ мөн адилхан одоо график дүрслэлээр илэрхийлэх учраас insert pie chart-ыг сонгоё. За pie chart дотроос donut буюу бас мөн адилхан pie chart-ийн нэг төрлийг сонголоо. За analysis дотроос мөн адилхан field buttons дотроос hide all гэсэн фильтрүүд хэсгийг арилгана. Total гарчгийн хэсгийг бүгдээрээ бас ашиглахгүй учраас энэ гарчгийн хэсгийг арилгах болно. За энэ ч эхний ээлжний мэдээллүүд маань болоод гараад ирлээ. Үүн дээрээ бүгдээрээ үндсэндээ том дөрвөн мэдээлэл байгаа учраас хажуу талын таних хэсгийг арилгачээ. Delete хийгээд устгахчээ. За энэ хэсэг дээр бүгдээрээ labels-ээ зааж өгье. Add data labels гээд дүнгээр нь гараад ирлээ. Дүнгээр гарсан мэдээлэл маань билүүс шаардлагагүй учраас билүүс зөвхөн percentage хэрэгтэй, мөн category name хэрэгтэй. За ингээд болсон. Text option field load line. За окей. За search-д ороод donut-уудынхаа цагиргын хэмжээг арай бүдүүн өргөн болгоод өгье. За тэрний багт болох хаа. За дараагийн хэсэг маань одоо ингээд билүү sales channel-аа дууссан. Дараагийн хэсэг нь salesman буюу sales-ийн ажилчдуудынхаа мэдээллийг оруулж өгье. За sales-ийн ажилчдуудын мэдээллийг оруулж өгөхөд мөн адилхан pivot table ашиглана. Sales data руу орлоо. Shift control ажилтлан сум үнийг хадгалаад доошоо сумаа татлаа. Окей, дарнаа. За окей. Одоо биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр худалдааны төлөөлөгчийн маань мэдээлэлүүд. За энэ худалдааны төлөөлөгчийн мэдээлэл маань ороод ирлээ. Үүн дээр биднэрт нийт борлуулалтын мэдээлэлүүд хэрэгтэй. Окей. За энийг мөн адилхан сонголоо. За энийг бас мөн энэ дээрээ мөн 2 оныг харьцуулсан мэдээлэл анхны билүүсийн загвар дээр өгөгдсөн. За 2 оноо харьцуулсан мэдээлэлээ
оруулаад өгье. Quarter болоод бусад энэ зүйлсүүд маань өнөөдрийн байдлаар биднэрт шаардлагагүй учраас quarter-уудыг арилгая. За remove field. За зөвхөн биднэрт 2 оны мэдээлэл хэрэгтэй. За энэчнээсээ бүгдээрээ insert хийгээд bar chart-уудыг бүгдээрээ ашиглана. Bar chart. За bar chart дотроос clustered column гэдэг chart-ыг сонгоё. За окей. За мөн адилхан анализ хэсэг дотор ороод field button all hide. За окей, энэ бол ингээд ерөнхий агуулгууд нь бол болцсон. Энэ дээр бол өөрчлөлт бол байхгүй. Бүгдээрээ дараагийн хэсэг рүү ороход асуудалгүй. За дараагийн хэсэг бол sales product. За энэ дээр бүгдээрээ борлуулалт ямар төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг вэ? Тэднэрийнх нь мэдээллийг оруулж өгнө. За мөн адилхан sales data руу орчлоо. Shift Control баруун-талын сум, доошоо сум, Enter. За энэ дээрээ бүгдээрээ бүтээгдэхүүнүүд дээр rows гэдэг хэсэг дээрээ сонгоод өгье. Нийт борлуулалт хэсгээ values дээрээ сонгож өгч болно. За ингээд энэ графикийн мэдээллүүдийг бүгдээрээ янз бүрээр pivot table дээр байгуулж болно. Үүн дээр зөвхөн өнөөдрийн жишээнд харуулах байдлаар оруулж байгаа учраас заавал ийм байна гэсэн зүйл байхгүй гэдгийг бүгдээр аягүй сайн анхаарай. За бүгдээрээ сая donuts хэсгийг сонгосон бол одоо 2D pie-аар зүгээр харуулъя. За 2D pie дээр мөн адилхан дээрх мэдээллүүд нь ороод ирж байна. За field list-ээ хаачи. За field button hide all гэд сонгоод дүүнэ. За total арилгалаа. За эндгээр мэдээллүүдээр хувьд энэ бас биелүүлэх хэрэгтэй. Add data labels. Окей. За тэнгууд add data labels дээр гараад ирж байгаа том мэдээллүүд нь борлуулалтын мэдээллүүд нь гараад ирж байна. Биднэрт борлуулалт биш бүтцийн буюу хуваар илэрхийлсэн үг хэрэгтэй. Үүнийгээ засахын тулд тухайн label дээрээ дараад маус хоёроо дараад format data labels гэдгээ сонгоод өгнө. За format data labels сонгохоор format data labels-ийнх нь төвсүүд нь гараад ирж байна. За биднэрт value биш percentage хэрэгтэй. Percentage-эл эхний хэлцээнд харуулахад болно. За энэ дээр бүгдээр нөө border болоод бусад зүйлсүүдийг нь дараа нь өөр хэсэг дээр харуулъя. За хүснэгтээ жоохон томруулчих. За ингээд борлуулалт маань бүтээгдэхүүний нэр төрлөөр маань ингээд бэлэн боллоо. За хамгийн сүүлийн хэсэг нь юун дээр очих вэ? Customer-ийн sales дээр бүгдээ анхаарлаа төвлөрүүлье. За pivot tables мөн адилхан хийн. Энэ дашбордыг бэлтгэхэд pivot table-с өөр ямар ч томьёол ашиглахгүй учраас хүссэн хүн болгон өөрсдийнхөө тайлан мэдээллийг дээрх байдлаар дашбордыг үүсгэж болох учраас хамгийн энгийнээс нь та бүгдэд танилцуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За үүн дээр бүгдээрээ харилцагч нарын мэдээллийг оруулж өгье. Харилцагч нарын нэр хэрэгтэй. За үүн дээр нийт борлуулалт шаардлагатай. За окей. Нийт борлуулалт ороод ирлээ. Home хэсэг дээр ороод бүгдээрээ хоногийн наривчлалыг оруулаад өгье. За энэ график дээр бүгдээрээ мөн бас дахиад нэг өөр төрлийн графикийг ашиглая. Bar chart дотроосоо 2D bar буюу хэвтээд чиглэлийн барыг сонгож оруулъя. За энэ маань ингээд ирээвэр хураавар ингээд динамик байдлууд нь алдагдсан, хүмүүс харахад жоохон ирээвэр хураавар харагдаж байгаа учраас эхний хэмжээнд hide all хийчихье. За датан дээрээ фильтр хийгээд өгөх хэрэгтэй, sort хийгээд өгөх хэрэгтэй. Sort буюу бүтээгдэхүүнүүдийг өндөрөөс нь доошоо юм уу, ихээс нь бага руу ч юм уу ингээд графиклж сортлож болно. За ингээд бүгдээр энэ сортыг хийнгүүт ихээс бага руу гих дараалалаар ингээд сортлогдлоо. График маань муу адил ихээс бага руу гих дараалалаар сорт нь үсэд ороод ирлээ. За энэ дээр биелүүлсэн total
болоод энэ тоотлууд шаардлагагүй. За ингээд бүгдээр ингээд хамгийн ихэнд үзчихсэн график дээр орсон бүх мэдээлэлүүд бий болоод ороод ирлээ. За хоёр дахь хэсгээр болохоор дашбордыг яг үндсэн дашборд хэсгээ бүгдээр хэрхэн байгуулах талаар үзье. За үндсэн дашбордыг байгуулах хэсгээр мөн адилхан insert хэсэг рүү ороод pictures буюу компьютероос бүгдээрээ өөрийн хүссэн зураг сонгож оруулъя. За аван дээр image-ийг сонголоо. Background руу ороод background дээрээс интернет холбогдоо байгаа учраас энэ дээр интернетийн холболт нь байхгүй. Work offline хэсэг рүү ороод image. За энийг сонголоо. За энэ background маань бас жоохон сонирхолтой background байна. Энэний оронд бүгдээрээ за энэ background-ыг сонгоод оруулъя. За view хэсэг дээрээ page хэсэг дээрээ за түрүүний нэг гарч ирээд байдаг энэ хүснэгтэн сэлсүүдийн нүдийг харуулдаг хэсгийг болиулчихъя. За энэ хэсгээр иймэрхүү мэдээлэл орж ирнэ. За дараагийн хэсэг нь болохоор бүгдээрээ гарчгаас эхэлнэ. Гарчиг дээр билүүс ашиглахын тулд insert дотор text хэсгээс text box гэдгийг сонгоод за хүссэн байрлал дээрээ сонгож авч болно. Энэ хүссэн байрлал дээрээ сонгоно. За энэ гол хавьяас эхлэе. За энэ гол хавьяас эхлээд фондоос тодорхой хэмжээнд томруулчихъя. Энийг цагаанаар сонгоно. Background-а бүгдээрээ энэ fields-ийн формат fields-ийн бүгдээрээ хар өнгөөр сонгоно. Тэгээд no line sold. Field-ийн sold field-ээ сонгоод flag-аар авна. За line-ийн хэсэг нь болохоор no line буюу хүрээгүй байна. За энийг нэг жоохон тохируулга хийгээд transparency буюу тохируулга жоохон хийгээд за нэг 54% та энэ нэг цаатлын хэсэг нь бас нэг харагдах байдалтай болгоод за энэ дээр бүгдээрээ гарчгаа өгье. Гарчиг бол борлуулалтын нэгтгэл тайлан гэсэн гарчиг өгсөн байсан. Борлуулалтын нэгтгэл тайлан. За энэ хэмжээгийн фондын баг зэргийн томсгоё. За энийг хүснэгтээ шахаад өгье. За окей. Transparency-гийн баг зэргийг дахиад бүдүүрүүлээд өгье. 70% болгоч. За окей. За энийг тодорхой хэмжээнд баг зэргийн болтоогоод фондын баг зэргийн багасгачихъя. За энэ хэсэг маань ингээд болж байна. За insert хэсэг аваад insert хэсэг дээрээс энэ дээр illustration гэдэг хэсгээс shapes line авна. Энэ line маань тухайн толгой гэдгийг тодтогох үднэс энэхүү line-ыг үүсгэлээ. За жоохон баг зэргийн бүдүүн line болгоё. За мөн дээрээс нь format shapes-ээ сонгоод за shapes-ийн color-ыг цагаан болгочихъя. За окей. За энэ үүнийхэн доор компанийнхаа нэрийг хуулж оруулна. Нэр хуулахдаа дээдлийн тайлан гэдэг хэсгээ хуулж аваад ерөнхий бүх форматууд нь ижлэх учраас адилхан. За одоо энэ дээр компани нэрээ бүгдээрээ манай пэйжийн нэр болох idol
course. PKK гэд биччихье. За голлуулъя. Дэшээ болондоо шахажээ. Окей. За фонд баг зэрэг жижигсгээд дэшээ фонд руу шахлаа. Дэшээ фондоо шахсан. Байдалтай болгоод. За окей. За энэ мэдээлүүд маань ингээд болчихж байгаа. За одоо бүгдээрээ графикын мэдээллүүдээ хэрхэн зоох уу гэдэг дээр дахиад яг бүгдээрээ хүснэгтийн хэлбэрээр графикын мэдээлэлд орж ирэх хэсгийг дөрвөлжин шипсүүдээр бүгдээрээ хүрээг нь үсгэж өгнө. За энэний тулд бүгдээрээ illustration гэдэг хэсгээс shapes-ийг сонгоно. За shapes дотроос тэгш өнцөг дөрвөлжин хэсгийг сонголоо. Окей. За энэ мэдээлэлд маань хэсэг мэдээлэлүүдээ бүгдээрээ чүүд жоохон ишээ болгочихъя. За окей. За энийг юм уу адилхан. Format shapes, no fill, line fill, soft fill-ийг сонгоод харангуй сонголоо. За түрүүн бүгдээрээ 70% transparency хийсэн 70%-тай 70% бүдэгдээд байна. За нэг 60-тай болгочихъя. За ингээд dot хэсгээр нь мөн оруулах 3 графикийнхаа зайг үлдээн. Окей. За энийг 2 удаа хуулаад тавьчих. За энэ гурыг нэгтгэхэд нэг формат нэг лайнд оруулахын тулд формат гэстэй range гэдээ байгаа. Энэ дээрээсээ бүгдээр middle буюу хоорондын зай. За тэгэхээр horizontal бүр хоорондох зайнуудыг тааруулаад өгнө. За окей. За энэ хэсгээр бүгдээрээ кастомруудын мэдээллийг энэ дээрээ оруулж өгнө. За хамгийн сүүлийн хэсгээр нь юу байх вэ гэхээр сүүлийн хэсгээр нь фильтр байх хэсгийнхаа лайныг энэ дээр дөрвөлжин шипсийг энэ дээр тааруулж өгнө. Окей. За энийг ингэж жоохон том дотор хийчихье. За одоо ингээд бидний дашбордын үндсэн суурь платформ гэх юм уу мэдээлэлүүд маань бэлэн боллоо. За энэ дээр бүгдээрээ гарчгуудыг өгчээ. За энийг хуулаад ишиг оруулж. За энэ мэдээж борлуулалтын хандлага. За хоёрдугаарт нь борлуулалтын суг. За 3-дугаарт нь те. За 3-дугаарт нь худалдааны төлөөлөгч.
борлуулалтын ажилтаа. За 4 5 дугаарт нь борлуулалтын бүтэц. За 6 дугаарт нь харилцагч. Харилцагчийн борлуулалт. За борлуулалт харилцагчаар за гэдэг юм уу те. Ер нь бол гарчиг нэр бол хүмүүс өөрсдөө хүснээр өгж болно. За хамгийн сүүлийнх дээр нь фильтр гэдэг хэсгээ бүгдээр оруулж өгье. Фильтр шүлт хэсгээ. Шүлт гэдэг. За ингээд дашбордын маань үндсэн араа маань ингээд босчлоо. Энэ дэлгэцийн маань энэ талд харагдаад байгаа учраас бүгдээр энийг чүүд дахиад нэг тал руу сунгаж бас болох юм. За маань нэг за дараа нэг арай жоохон томор харагдах боломжтой болчлоо. За range дотроос хоорондын зай болоод зүйлсийн тохиолчийг за гарчиг нэрийг бас гэдэг. Өгчөө. За окей, энэ дээр ингээд мэдээллүүдаа эхнээс нь оруулж өгье. За борлуулалтын хандлага дээр энэ графикаа зүгээр Ctrl C буюу copy хуулаад тавилаа. Окей. За эхлээд бүгдээрээ хүснэгтэн дотроо тааруулъя. За ямар ч хэлсэн бүгдээрээ хүснэгтэн дотроо тааруулчлаа. За энэ дээр биднэрт хойдолд тарагдж байгаа энэ line зураас бол хэрэггүй. Энэ дээрээс одоо хэрэггүй мэдээлэлүүдээ устгах нь окей. За дахиад формат plot area хэсэг рүү ороод артлын хэсэг биднэрт хэрэггүй, border хэрэггүй. За no field гэдгийгээс сонгоод өглөө. Текстүүдийн мэдээлэл маань бүгд цагаанаар бичигдэх ёстой. Текстээ бүгдийг цагаан болголоо. За энэ дээр өгж байгаа line маань өөрөө no line бол биш. Цагаан line-аар бүгдээрээ сайхан зураад өгье. Цагаан line хэмжээг жоохон өргөн болгож бас болно. За line-ийн хэмжээг жоохон өргөн болголоо. За энэ фонтуудын бүгдээрээ бага зэргийн томруулъя. Фонтод томруулчих. За энэ цэгэр bullet point-ууд арай жоохон өөр өнгөөр сонгож өгье. Bullet point marker-ыг цэгрээр биш хар байвал нэртээрээ зүгээр байна. За нэг дахиад transparency гээд бүдгэрүүлж өгье. За саарл өнгөөр бүдгэрүүллээ. За борлуулалтын хандлага хэсэг маань ингээд ороод ирэх нь болж байна. Окей. Энэ дээрээ бүгдээрээ юуг нь арилгааг байна. За
Окей. Border хэсэг нь no line байх ёстой. Хоосон. За окей. Он сар өдрүүдэд бүгдээрээ харагдах уу? Жоохон дахиад нэг томруулаад өгье. За энэ дээрээс борлуулалтын хандлага маань харагдаж байна. За борлуулалтын сувгийг оруулъя. Sales channel хэсгээс сувгаа хууллаа. Энэ дээр авчраа тавина. Copy. За мөн түрүүнийхээ зурсан хүснэгтэн дотроо бүгдээрээ багтааж оруулна гэсэн үг. За мөн адилхан format chart area гэдэг нь сонгоод за fields-үүд нь хойдлын fields байхгүй, border байхгүй. За өсгнүүдээ бүгднийг фондын цагаан болгоод өгье. Жоохон томруулъя. За энэ цагаан өнгөө дэвсгэр нь хар хэсэг рүүгээ татаад гараад ирэхээр илүү өнгө нь тодорхой харагдана. За. Окей. За энэ чэнэс бүгдээр өнгө маань энэ фонттой маань арай жоохон уйлдахгүй байгаа учраас өнгийн илүү нэг бараан талын дизайнтай өнгө сонгоё. Энэ дээрээс бүгдээр автоматик өнгө шууд авчи. За миний хувьд болохоор шууд энэ colorful 4-ийг авлаа. За энэ нь арай нэг бараан талын өнгүүдийг давмгайлсан байгаа учраас энийг аваа явъя. За дараагийн хэсэг нь борлуулалтын ажилтан. Окей, борлуулалтын ажилтан. За борлуулалтын ажилтан salesman хэсэг дотроос орлоо. Окей, salesman-ыг copy, Ctrl C борлуулалтын ажилтны хэсэг дээр хууллаа. Мөн адилхан хүснэгтэн дотроо багтаачи. Яг олон ажилтнтай компаниуд бол энэ дээр арай өөр байдлаар хийж болно. Бүгдээр энэ дээр sales manager-уудын хоорондын интервалын арай жоохон access-ийн интервалыг бууруулад өгье. Units автоматар энэ 20,000 интервал авсныг за 40-өөр болгоод бууруулчих. 40 болгоод бууруулчих. За окей. Мөн адилхан fields no, border no. За бүх өсгөнүүд маань фондууд маань бас цагаан болох ёстой. Доотлын нэр маань бас цагаан болох ёстой. Окей, жоохон томруулъя. Хажуу талуудынх нь графикийн маань координатууд бас жоохон цагаан болох ёстой. Окей, цагаан томрлоо. За мэдээж хүснэгтэн мэдээллийн маань өнгөө бас адилхан түрүүний борлуулалтын сувгийн ажилтнуудтайгаа адилхан форматыг сонгоё. Change color 4-ийг сонголоо. 4-ийг сонгохоор мөн адилхан яг ижил төрлийн өнгүүдээр гараад ирэх учраас график маань илүү цэвэр харагдана. За ингээд CS ажилтнуудын маань мэдээлэл ороод ирлээ. Окей. За борлуулалтын бүтцэн яахын CS product-ийн бүтцүүд нь одоо оруулъя. Мөн адилхан copy dashboard дээр хууллаа. Хүснэгтэн мэдээлэл жижигсгээд өгье. Хоёрыг гоё таарсан байна. Энийн баг зэргийн сонгочих. Окей. За мөн адилхан format chart area-га сонголоо. Fields no, border no. За үсгийн фонтсоо бүгдээрээ адилхан цагаан өнгөөр сонгоно. Томрууллаа. Фонтсыг бас цагаан өнгөөр болгоё. Окей. За мөн адилхан энэ графикийн маань дизайн хэсгээс change colors-ын энэ дээрх өнгөөр сонгочих. За энэ дээр сонгогдож байгаа өнгөнүүд нь өөрөө дефолтоор цаанаас автоматар орж иж байгаа өнгөнүүд учраас өнгөний код алдахгүй яг ижил төрлийн өнгөдөр явна. За
За одоо дараа нь борлуулалт харилцагчаар хамгийн сүүлийн үслэгтээ оруулъя. За окей. Ctrl C бордер дээр хууллаа. За энэ дотор багтаая. Окей. За мэдээж бидний түрүүнд авсан жилийн хойдлын координатууд хэрэггүй. За энэ дээр бүгдээрээ формат access-ийг жоохон холдуулаад өгье. Major дээр автоматар өгсөн 40-оор сонгоё. За окей. За мөн адилхан бид нарт формат pilot area-г сонгоод no field, border field. Окей, no field. За фонтод хамруулъя. Өгсөн график бас мөн адилхан дизайнын change colors 4-р үн дээр сонгогдсон 4 хүнгийг сонголоо. Окей. За энэ дотроо бүгдээрээ бас лейблийн сонгоод оруулъя. Лейбл дээр ямар мэдээллүүдийг оруулах вэ? Format label-ээс value гэдэг хэсгийг сонгоод өгөгдлүүд нь орсон байна. За өгөгдлүүд маань inside дотор буюу центртэй байх уу? Inside end буюу яг графикийн төгсгөл нүдэн дээр харагдах байдлаар сонгоё. За бас мөн адилхан фондыг хамруулад хэдийн хэмжээний дүнтэй бүтээгдэхүүн борлуулалт хийдэг вэ гэдэг мэдээлэл энэ дээр харагдана. За окей. Дашбордын маань үндсэн формат бэлэн боллоо. Яг түрүүний анхны өгсөн тайлан дээр байсан өгөгдлүүдийн мөн адил. За энэ дээр дахиад нэг ганц юм оруулчих нь gap weight-ийн хоорондох зайг нь бага зэргийн өргөсгөөд үгүй. За окей. За ингээд бидний үндсэн дашборд маань бэлэн боллоо. За энэ дээр одоо хамгийн сүүлийн хэсэг буюу слайсеруудыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг дээр танилцуулъя. За слайсер оруулж ирэх маш амархан. Хүссэн дурын pivot table-с татсан мэдээлэл дээр дарахад analyze гэдэг хэсэг маань гараад ирнэ. Үүн дээр insert slicer-ыг сонгоно. За insert slicer дотроос бүгдээрэнд нь хамгийн эхлээд огноо хэрэгтэй. За бүтээгдэхүүн хэрэгтэй. Худалдааны төлөөлөгч хэрэгтэй. За борлуулалтын сувг хэрэгтэй. За үндсэн 4 слайсераар бүгдээрээ слайсерыг өгсөн байгаа. За энэ слайсеруудаа бүгдээрээ энэ доор нүдэн дээрээ тааруулнаа. За окей. Энэ огноо дотроосоо slicer options. За энэ slicer дээр нь огноог оруулж ирэх ёстой. Slicer quarter year-ийг сонгох ёстой. Бүгдээр энэ монт сараа нь сонгогдсон байна. Яг хоо сарын мэдээлэл бас яг хоо байж болно. Гэхдээ энэ удаагийн дээр бид сарыг авахгүй учраас сараа төр орхижээ. За бүх слайсерууд маань гараад ирлээ. За слайсеруудыг маань нэгийн харагдах нүдэн дээр хоёроор нэг баг нь columns дээр хоёроор юм уу гурваараа гэдэг сонголт байгаа. За бүгдээрээ энийг columns-а 4-өөр сонгочихъя. 4 нүдэн дээр оруулна. Нэг нүдэн дээр 4 фильтр орж ирнэ гэсэн үг. За энийгээ сунглаа. Окей, ишээгээ дотоод жоохон сунгаад үгүй. За нэг хүртэл одоо байршуулна.
Окей. За энэ дээрээ за хейтер нар маань ороод ирсэн байна. За энэний маань өндрийн хэмжээ 1.21 гэсэн хэмжээтэй байгаа маань бүгднийг адилхан 1.21 болгочихъя. За энийг дахиад сонголоо. Options. За range хэсэг дээрээсээ middle. За хоорондын зайн центртаа бүгдээрээ бөөгнөн аль нэг хандлуу сунгана. За ингээд энэ дээр ажиллахгүй юм уу? За гараа зүгөө тавьчих дөө. Окей. За ингээд үндсэн слайсерууд маань бол бэлэн боллоо. Слайсерын өнгийг бас жигтгэн бүгдээрээ саарл өнгийг сонгосон учраас саарлаар нь болгочихё. За энэ саарлаар нь сонгогдсон. Size, add, артлын хэсэг нь бол цагаанаараа бол үлдэх юм байна. За энэ саарлж байсан болж байна. Эсвэл энэ ногоо. За энэ ногооныг сонгочих дөө. Адилхан. Бүгд ингэ итгэж болсон байсан. Энэ дээр бүтээгдэхүүнийхэн төрлийг арай жогоорхон болгочих. За ингээд үндсэндээ бэлэн боллоо. За одоо нэг тохиргоо хийн. За энэ тохиргоо юу вэ гэхээр за бүгдээрээ нэг шүүлт хийгээд харъя. Энэ хүү шүүлт нь юу вэ гэхээр за 19 оноо сонглоо гэхэд 19 он алин дээр үйлчилж байна. Зөвхөн эхний сонгосон борлуулалтын сууг гэдэг мэдээлэл дээр үйлчилж байна тийм. Зөвхөн нэг сонгогдсон мэдээлэл дээр үйлчилж байна. Бусад мэдээллүүд үйлчлэхгүй байна. За энэ юутай холбоотой вэ гэхээр слайсеруудаа буюу пивотуудаа хооронд connection хийгээг байгаа. За энэ дээр connection хийх үү гэхээр сонгож авсныг слайсер дээр дараад маус хоёроо даран report connections гэдэг сонголтыг хийгээд за бүгдээрэнд нь customer, salesman, product, trend гэсэн мэдээллүүдээ сонголоо. Тус бүрийн бүгднийг connection-уудыг хийж өгнө. Тус бүрийн слайд дээр очиод одоо борлуулалтын сууг гэдэг слайсер дээр очлоо. Маус хоёроо дарлаа. Report connection. Окей. За дахин report connection хийлээ. Окей. За ингээд мэдээлэл маань бүрэн боллоо. За энэ фонд маань арай өөр юм шиг. За яг хоо. Нүгээр нь оруулчих хэлж чинь. За одоо ингээд бүх слайсууд маань ажиллаж байгаа. Та бүхэн шалгаж үзүүлье. За 2019 оныхон трендийг сонгож харъя бүгдээрээ. За 2019 онд борлуулалт дараах хандлагатай байсан байна. За борлуулалтын сувг нь ийм байна. Ажилтнууд нь ийм байна. Бүтцээрээ ийм байна. Хамгийн өндөр борлуулалтыг бишрэлт гэдэг компани хийсэн байна тий. За 18 оныг харъя. 18 онд эсэргээрээ Sky гэдэг компани хамгийн их хийдэг байсан бол бишрэлт маань 3-т байсан байна. Борлуулалтын хандлага юм байна. Гэх мэтлэнгээр. За 2 оноо харьцуулаад харахаар борлуулалтын хандлага бол дараах байдалтай. Энэ дээрээс гол ажиглагдах юм бол ажилтнуудын борлуулалтууд өсөж буурсан. Дорж гэдэг ажилтны борлуулалт буурсан. За дорж гэдэг
хүний борлуулалт яагаад буурсан бэ гэж харангууд за ийм сарууд руу ингэж буурсан сүүлийн 11-12 сар дээр борлуулалт хийгээгүй байж гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар динамик байдлаар бүх слайсруудыг хийж болно. За одоо энэ чээс архины борлуулалтыг бүгдээр харъя. Архины борлуулалт дараах байдалтай харагдаж байна. За будааны борлуулалт ийм байдаг юм байна. Гоо сайхных юм байна. За 19 онд гоо сайхны борлуулалт ямар байсан бэ? Зөвхөн Бат Цэцэг гэдэг хоёр хүн хийсэн байна. Жижиглэн дээр зардаг байсан юм байна. Гэх мэтлэнгээр ингээд динамик байдлаар борлуулалтын анализыг хийх бүрэн боломжтой. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөлөө. Манай хичээл та бүхэнд таалагдсан бол манай YouTube суваг дээр subscribe дараарай. Мөн дээрээс нь найзуудаа урьж Excel-ийн мэдлэгээ улам бүр нэмэгдүүлээрэй. За мөн түүнчлэн миний энэ хичээлээр Excel гэлтгүү, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тайлан шинжилгээг хэрхэн хийх үү, тайлан шинжилгээ дээр юуг анхаардаг вэ гэдэг дээр илүү фокуслож ажиллана. Мөн дээрээс нь Excel-ийнхаа мэдээллүүдийг давхар хүүгээд явна. За мөн дээрээс нь нэмээд 3 дахь төрлийн юм нь юу гэхээр бид нэр миний зүгээс та бүхэдтэй 4-5 хичээл явсны дараагаар Power BI програм дээр анхан шатны ойлголтуудыг мөн орыг гэж төлөвлөж байгаа. Тийм учраас та бүхэн идэвхтэй байж хүмүүсийнхаа пэйж дээр ураад олоодаа болох юм бол бүгдээр илүү их олон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн за дахин хэлэхэд миний YouTube хуудсан дээр subscribe дараарай, найз нартай share хийгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.